Ерөнхий ивент тэтгэгч Итгэл түгээн Богд банк. Хамтран ажиллагч Spark Улаанбаатар. Хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгч Golden Plum. Хамтран ажиллагч Amaze Design. Өдрийн сайныг өнжиг хүлээж сарын сайныг саатан хүлээж өнөөдрийн дугаар маань ёслол төгөлдөр эхлэх гэж байна. Өнөөдрийн дугаараар манай гурав юу хийж хуйхаа майж чухал ямар зочирж юу чалчих юм бол доо бүгд нилээд хэд хоногийг хамтдаа өнгөрөөсөн оролцогчид маань ялангуяа хоёр эрэгтэй маань нилээ уйдаар залхаад байсан учраас хоёр ч өдөр дарааллаад эмэгтэй зочин тэр дундаа бүр Монголын сор олсон авьяаслаг бүсгүүчүүдийг авчирсан чинь нилээл ирчүүч алс сэтгэлэн сэргсэн болтой сайхан аштай байгаа шүү дээ ойрдоо. За шоуч дуусах төгчийн нэг л мэдсэн чинь 8 хоног дээр ирсэн байдаг шүү. Яаж чухал амьдрдаг юм бол тоо гэж санаа зовоод байсан чи харин ч өстой сансныг бодоход хэрүүл уруулгүй гайгүй л байгаа шүү. За дими юм ярьж хахаар димтэй юм ярих болтгой гэд нэвтрүүлгээ эхлүүлё. Завчин. За яасан бэ юу шүү. Тоглоом тоглох байлгүй. Яг ирж. FBI open up. Яг ирж. Яамаа бүр сандарчлаа. Яа, маа зочи ирлээ. What's up man? Good. Юу вэ? Хэрвээ хаалтын дүрд Монгол хүн сонгох бол манай Эги бро сонгогдох байсан бизээ хаанаас нь ч харсан хав дөрвөлжин биетэй стал нөгөө авдар шиг биетэй хүн гэдэг чинь энэ хүн штэ бараг л харсан үзэн охин болгон л түнд ноён нуруу алтгаж төгс царай зүс байна бро дүү нартаа нэг гой залуу болохыг заагаад өгнө байгааг манай ирчүүд хэлвэл бурууд юм болов яа гэм бол за тэр ч яг энэ том залуу чинь манай гэрт жаахан багтангуураад байгаа болтой байгаа ч тунд авгүй сонирхолтой дугаар байна гэдэгт миний би итгэж байна хэл яриа байгаа байдал бол бас л вээгүй өнөөдрийн дугаараар та нар нилээ их сонсох бах та ёно Сэлэг магийн Эрдэнэ цогт гэдэг олон улсын хэрэгцээч мэрэгчлээ энэ жил 31 настай тэгээд би өндөр 122 жин 120 кг. За юу байна? Санаа. Ямар амар хаалга малгад төштэй юм бэ? Цочтол авдаг шүү. Айл тийч энэ альч одоо түл болоод аим. Түс тас гээл. Ой. За юу вэ? Шаардлагатай байна. Шаардлагатай наа. Тэр яа босуу. Өө энэ учирлыг чинь барж идэхгүй юм байна. Барж идэхгүй байна. Өнөөдөр миний өрсөн би өрсөн. Манай хин Эги орсон. Манай энд ингээд амьдрал байж ин да. Тэгэл ингээд энэ хоёр найзтайгаа ингэсгээл хамаг юмудаа амжуулаад. Тийм. Хоёрын эсрэг нэг юм аа. Хоёрын эсрэг нэг байна. Мэдээтэй л унтд юм штэ. Эгиг бол угаасаа л нэг юм хүн гэдэг нь би бол мэддэг. За тэгээд жоохон ийм задгаа яриатай залуухгүй юу угаасаа. За өнөөдрийн бидний ярилцах сэдв болов хүний анатомийн тухай ярилцах хэрэгтэй байгаа. Чи одоо шүү дээ. Тиймээс жоох та зүгээр гоо чийл. Тийм ээ. Чи өөр нэштэй те мань горынхаа анатомиг ингээд харах юм бол юу гэмээр пропорцоор нь хараад юу яриулаа. Боломжтой юм уу? Яах юм, ийх юм. Манай эн чинь бол тэмцээнд орж ирсэн шүү дээ. За яа. Тий. Улсын аврагаас 3-д орлоо. Улсын авраг шүү. Хотын аврагын 4. Өнөөдөр юу алаа? Нөгөө нэг гендрийн харьцаа бүр юм боллоо. Өмнө ингээл кай битүүр юм гэж санжаа ярил эги бүр билээ. Тэгээ 3 залуутай суусан жоохон ганцаардлаа. За эги манай чи урбан доктор бол их үү? Олон ч сууж олон ч юм ярьсан да. Та хоёрт одоо асуулт. Тэгэж долоодаг ч шиг. Гой юмнуудаа бол асуугаад яваарай. Битэрчүүдээ баг тэгээд ярьдгаа хастан барцсан дөө. Яа өмнө яг зөв мэддэг байсан. Тэгээд яг бол ингэж ярилцаж бол үз. Яг бол ингэж ярилцаж юмээс сууж үзээгөө. Тэгээд яг юмээс суусан чинь айгу дэжгүй залуу. Гаднаа юм том биетэй юм залууч тоцоо аюу хөөх хүүхд байдгийг сайн л мэдж олоо би. За эги тэгээд эги тамирчин багшийн миний танаа юунд очиж бэлтгэж ирстэй гэдэг нөгөө юунд төвд байдаг нэг заалаас баярлаа.
Body инженер үү? Body engineer. Тийм үү? Тийм шүү дээ. Би таа шоолтон төлөвлөлөөс 1 сар явж байсан шүү дээ. Тийм үү? Наас анхаа заа. Нэр юм уу? Тэг чи хизээ юм бэ гэхдээ дээрэгдээ. 14 он монлох. Тийм дээ. Хуучин бүр бас заалаа. Тэгээ шинжлэхтэй члөө. Яг уу миний өөрөө яг нэг хүндэлдэг нэг тодорхой хэмжээний найзууд байгаа шүү дээ. Тэдний үзмжээр ингээд сонссноор бол айгу гайгүй кул залуу те. Шалчнаад нэг тийм байдаггүй те. Тийм гайвалцлаа юм л гэж үзсэн шүү дээ. Эгийг ингэсэн гэсэн. Нэг юу залгаснаа, нэг хүн залгаснаа. За би бол хизээч бэлтгэл хийхгүй байна. Хамаа ингээ зүгээр амар загнаад балбаа зодоод өгөх юм муухай ааштай хүн гарч ирэхгүй бол би хизээч бэлтгэл хийхгүй байна гэснээр ээгэрүү залгасан гэсэн. За одоо ингээл ингээ өөр дөр чил бэлтгэл хийхгүй бол би хизээч юу нэгэ сайхан бийтэй болохгүй байна гэж залгасан гэж байгаа ш. Тэгэхээр чи бол хүнд одоо ингээд тийм амар гатуу матуу хүнд мүнд тийм муухай ааштай мааштай харагддаг байна ш. Энэ талаараа минийс юу гэж бодож байна? Ганц хоёр нэг юм нэмэргүй шавнар бас байсан л да. Тэгээ тэдэрт нөгөө чи ер нь зайлцсан. Ой! Гансаа болчих чи угаасаа нэмэргүй. Ой! Үүр бүдүүн чигээрээ. Ой! Ой! Чи тэгнэс тэгжсэн юу? Тийм, тэгсэн чи яа. Чи угаасаа гориг. Ой! Ой! Дансаа мессежээр явуулчих мөнгө ав. Ой! Чамтай ингэж нэрвдсэн. Чи угаасаа нэмэргүй юм байна. Ой! Харсан чи кола ууцсан зогсож тийм болонд. Ой! Тийм сэрээ зоочмор сагч юм шиг. Яана. Явчууд уу? Миний утгаар юм би. Тэгээс. Тэгээс тэр үйл явдал маш олон хүмүүсийн дээр болсон байдیں۔ Тэр занаа тэгээ буцаж ирсэн үү? Тэгээ хэлчээ явуулсан уу? Ой! Хэмжээнд орсон ш бүр. Баг чи хурцлсан юм шүү аа. Тэр уусаас тэгээ. Яг эмэгтэй хүн багшлах нь амар гэдгүй, эрэгтэй хүн багшлах амар гэдгүй. Ер нь ялгаа байна уу? Ялгаа. Чөө хэр удаа энэ жил. Ман чи яг нэг юу байсан ш. 10 оны 1 сарын 1-ээс гэж битсэн ш. 11 жил. Гэтэ эхний нэг 5 жил нэг ходоо. Ой! Бас манай ажил ийм зонкор юм болсон байна. Үгүй ээ. За тойр шиг Гэнаа чи юм битээсиг бол байгаагүй. Хизээч юм байгаагүй. 10 жилдээ ч юм байгаагүй. Ус цаасаа өвдөл нь уусаа тийм байсан жаа. Үгүй багасаа таньж юм. өглөөгүй хэрнээл тэгэл бие өвчлөхгүй да. Мэж нэг багтаа нэг байлдааны самбо, жудо, таеквондо гэх ер нь толооны спорт бий явуулах тулгаар нэг хичээлэл ингээл яаадсан болохоор ер нь л нэг юм л төгс нэг юм культур биетэй бацаанд үүдэн шүү дээ. Тийм лсэн. Би эгийн хичээлдэг спортыг зүгээр цухсгаал мэднэ. Би нэг 6 сар фитнес тавьж үзчихсэн. Тэгээд 10 жилээ зодоо идэгсэн. Айгаагүй юм байдаг. Шанаа авч исэн хүмүүс нэг ихнээс үзэж байгаа л хөө дээ. Таны өөртөө л хоёр шнэ. Тэр тийм ихгүй. Амар awkward. Амар олон жилээс удаан байсан. Хаад маа гэж. Ой! Тэр мэдгүй таад маа тий. тэгээд өнөөдөр ирээд тэр задгаа яриа хүртэл нэг тийм хүмүүстэй сонирхолтой гоё явах болов гэж би бодсон. Яг тэр чинийгээрээ ч болсон болоо гэж бодож байна. Тэгээд Чи яг ер нь шалтгаараа шараа яаж тайллаа юм? Тусал. Хүнд хэлбэрийн. Йоо, ууж мууж шараа тайлдаг уу? Дахиад. Тийм. Гэхдээ өнөөдрийн үед бол арай нөгөө нэг 5 левелийн 6 дээр нэрсэн байна. Шаардлагатай хэмжээ. Чи зүгээр ингээ өөрийнхөө шаардлага тайлбар тэр удаж ш. Тайлбардах уу? Recovery нэлээд удаа шүү. Ер нь бол бүр болохгүй зүгээр галц 2 пи уугаал нэг 2 бавлцаал нэг 2 цаг унтаал зэрэг тэгээл. Тэгээ бавлцах юм байхгүй яах юм? Байхгүй. Тэгвэл хогч шүү. Надад яга байхгүй юм. Байж Чамдлахгүй. сууг юм ярэ. Ой! Хандат. Ой! Ой! Дугаар. Ой! Гацсан уу хамаа. Миний өрсөн би өрсөн. Би өрсөн. Харилцагчдаа мастер багцыг 100%, премиум багцыг 70% хөнгөлөлттэй үнээр аваарай. Байхгүй бол яах юм гэж сууж тээ би чаваас. Яаж хийж байгаа л байлган штэ. Михаилд нэг бодол вэ гэдэг шүү дээ. бидэд бол ингээл болсон болоогүй ингэсэн тэгсэн гэ тэрийг ер нь ярьдیں۔
Хоорондоо ярьж лээд юм. Тэгээд тий одоо чи бас нэг хамаагүй тийм майнд бити ингэж ярил л да. Бити ингээл дээ тэгэл дээ гэх тиймэрхүүнүүд угаасаа бит хоёрын хооронд ингэж бит хэдийн хооронд угаасаа байдیں۔ Ячгаал сексис юм байлгаа шүү дээ. Эсвэл нэг найз охин мөхөнтэй болоо. Тэгээ салаад. Тэгээ салаад жоох юм яг хямарч гэх юм уу? Морч гэх юм тий. Жоох юу. Нэн төрөнд одоо нэг шатлалт нь илүү арай хэцүү болохоор маргаашнаас л тэр нэг юм. Явагдах байна. Сайхан болсон үйл явдал. Харин тий. Одоо хэдүүлж байгаа. Өчтөр юм уу? Тэдэн цаг юм. Юу вэ? Тэгвэл наа чинь нөгөө нэг салцсан биш зүгээр нэг төр зүрээ маргаан л юм биш. Би тэгтээ тусдаа бүр нүгөө бүх юм аваад ингээд төгсөн шүү дээ. За тэр чинь лоёртай шүү. Ой. Чин лоёртай шүү. Чи юу мэдтэй вэ? Би ихэн мэдтэй юм. Хоол идлээ. Хоол таалагдсан уу? Үгүй. Ерөөс авт идэггүй. Тий. Би нэг хахаа мах нэг таашаад л та ер нь. Тэ чадгүй бол юм тий. Тий. Яг нэг ээжтэйгээ хэлдэг гэдэг утгаар нь ч гахаа гэж байна. Тэгтээ яг содлоогоос олмол хайдаг л тий. Гэхдээ ер нь яг зорж гахаа мах аваад тэгээ тэрүүгээр хоол мол гэж тийм. Жоо хаалт спак хатад нүгэн байлаа. Спак. Бум. Ерөнхий ивент тэтгэгч Итгэл түгээн Богд банк. Хамтран ажиллагч Spark Улаанбаатар. Хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгч Golden Plum. Хамтран ажиллагч Amaze Design. Ингээ нөгөө нэг юу шүүлэх гэдэг. Юу шүү? Нөгөө нэг Ус байхгүй тий өөр. юу гэдэг чинь нөгөө нэг нэг цагаан өхөө сууцсан бага хараа ястай залууч. Яг тийм шиг. Ой. Чи бол яс томтой үнэ үү? Эгийн өндөр хід үлээ. 90 хід үү? 92. Би ч өөрөө айгу том хүн шүү дээ. Тэгээд бас юм жижигхэн юм шууд ингээд юм давчтаад юм тэг миний хувьд бас хэцүү юм байна. Тэг. Ядч л бид энд 2 удаа толгоо гоцглоо сая. Чи тэгтээ бүр мандаа бүр хэлсэнтэй бити гэ тэ. Юу би чавраа азаа би ой. Ой бити гэсэн шүү дээ. Тэг Малайз гацсан юм. Яваал 2 хоногийн дараа Монгол хэлээ агаа. Ой. Наа чи над руу залгаснаа. Яг маргаашийн нэг талын плед авцсан байна. Мань явах уу яах уу гэ над руу залгах юм. За чи явах юм бол очиод гацнаа. Тэгээд чи одоо нэг газар хамгийн дээд нь сар байна. Тэгэхээр чи миний бодлоор дор хаяж нэг 2-3 сар гацнаа. Тэгэхээр чи одоо очингуутлаа ингээ Сингапур ч юм уу хил гараад ингээд туг торих байдлаар байна шүү гэмээр бүр яг тийм. Тэгсэн тэгэл маргааш нь явцсан байсан. Тэг хэр удажиж нааш ирсэн Монголд 5 сар юм уу? Сая хилчээ эзэн үлдсэн. Мөнгө төрөг мөрөг амар хэцүү болсон уу? Байр, буудал Гайгүй шүү дээ. тавьсан. Ман ч мөнгөтэй шүү дээ. Яа. Санжаагийн компаниор авсан. Гүү наач тустай авсан. Тэр үед маах угаасаа бүр яг баларж исэн. Баларч эхэлж исэн. Би ч одоо баларцсан одоо бастай. Би ч одоо бүтэн баларчаад одоо балраагаасаа гарах гал байлдаад шүү дээ. Энэ манайх Санжаа аялын эрдэнэ гэдэг. энийг зүгээр өмсчлөө өмсмөр санагдаад. Тэгээ фотолк үлдэж шүү дээ чаас тэ. Фотолк үлдэж шүү дээ тий миний найз. Фотолк байна, Өөр байна. хуг байна, өөр байна. Тэмдэг байна. Тэгэл бас юм байна. Ер нь бол битээс нэг очиггүй амар сайн найзлаад бол удаагүй. Гэхдээ нэгнийгээ таньдаг бол одоо 10 жил болж байгаа. Тэгээд бодохоор бас сайн л тий. Тийм мэдэхгүй гэхэлэр. Чи бол яс томтой хүн биз дээ. Тэгж явна тий. Тэгээ одоо та эгтэй гар орж үзтээ. Миний дотоо нэг иймэрхүү л байна. Миний ч баруун 100 гараас илүү том байт шүү дээ. Яагаад юм бэ? Жохон төрс
сүүлсэн баггүй. Тэгэхээр тийм том болчтой. Тийм шүү дээ тий. Хүүе бүр илт бүр томжиж шүү дээ. Боолч байсан байна. Тэр доошоо орсон байна. Ийм бүр хугарцсан шүү дээ. Энд хугараад Тэгээ боолол өгсөн. Тэгээ юм шүү. Дэлгэнгүүт ингэж нэг дээр татаад. Энэ бас тийм байна. Тиймээс. Чи адам хийсэн юм уу? Чана мана өгч үз. Хоёулаа нэг бараг зовлолтой байсан. Оо нэ. Чи зүгээр л хингүүлсэн юм шүү. Би тэгтээ тэр бичлэгийг жинхэнэ гэж бодчих. Тэр ч үгүй хөө болгож юм гэсэн. Тэ тавилттай байсан юм уу? Үнэхээр зүгээр тэрийг ингээд. Тавилттай л ахгүй. Тэрнээс ой. Сүнсэн ч үлдэхгүй шүү дээ. Гэтэ маань амар баярлсан юу байсан гэхээр комментэн донд Эгийн санжааг зодсон юм уу гэж хинч бичээгүй заяа. Энэ хоёр зодтолцсон юм уу? Яаж зодсон Эги бит хоёр хоорондоо ингэж зодтолтно гэж юу ах вэ гэж бодож илээ. Эс зодон болчихсон тест. Зодуулах ганц. Энийг юм чи яаж дийлт юу вэ? Манайд л эргэлзээг тайлахтаа бол маш гаргуу. Банжаагийн ярьсан юм ихэд. Ой. Энэ мэрэгжлийн ямар ч байсан юу гэдгийг мэдэхгүйсэн ч гэсэн жүжигчин сонгоогүй маш зөв болж. Хүний бие бол чи яаж хөгждөг вэ? Сайн юм бэл тээ. Тий. Ерөөсөө амар энгийн л тээ. Нөгөө хүний яс болон булчин гимтэд эдгэхдээ өмнөхөөсөө жоохон томорч идэх байхгүй. Тий. Бороолн шиг. Одоо ингэ зүсчгээр дээр ингээд томроод чинь идэгдэг шүү дээ. Тий. Тэгэнгүүт чинь одоо бидний хийгээд байгаа бэлтгэл чинь болохоор биендээ санаатаагаар уучруулж байгаа механик гэмтэл байхгүй. Тэгэнгүүт чинь нөгөө нэг ясны гадна булчингийн гадна булчингийн гадна уут гэж байдаг. Тэгээд арьсан байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь нөгөө нэг сайн хөөлөгч левел илүү хэрэгтэй гэдэг байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө памп авах тусмаа нөгөө нэг гаднах нөгөө булчингийн чинь бариад байгаа булчингийн гадна хуутыг ингээд задлж өгч идэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг буцаад нөгөө яг хоёр адилхан биетэй хүн нэг нь өмнө хийжсэн нэг нь болохоор яг beginner байлаа гэж бодлоо тэ. Тэгэхээр тэр хоёр бэлтгэл хийх өмнө нөгөө нэг хийдэг гэсэн задаа булчингийн уут нь задарсан байгаа учраас илүү хурдан нөгөө булчин барих юм байхгүй учраас хурдан гэж сайж явчихна. Яг нэг бэлтгэл би асуудал CrossFit-ийн тэр янз бүрийн бэлтгэл өмнөсөн фитнес хичээлжлээс тэгтээ яг энэ анатоми яг нарийн хичээлж одоо тэр булчин тэр одоо тэр яг тэр жишээнд айгу юм ойлгож адлаа та юм яс гэмтгээр буцаж барааж идэхээр илүү хатуу бат бохолттой адилхан булчинс яг адилхан юм явтай байдаг юм олон дахагаа юмтай байдаг. Тэгээ булчин болож ин чинь чийтэй байгаа гэдэг. Цаан хэмжээний механикаар гэмтээж байгаа тэгэн гуултаа тэр чинь ингээ хөгжиж байгаа нэг тэгээ тэрэнд аюу гоё. Шинэ мэдээлэл шинэ юм сууж авлаа. Шинэ юм. Шинэ мэдлэг. Тэгэнгүүт чи одоо бид нар болохоор ингээл нэг те нэг ажилласан булчингаа 2 өдөр дараалж хийж болохгүй гэл тэгдэж штэ те. Тэр чинь болохоор нөгөө булчингаа гэмтээчээд нөгөө нэг эдгэх хугацаа гэж байгаа байхгүй. Томрох хугацаа гэж байгаа байхгүй. Ингээд дараалал нүдэд байл яхаа. Тэгвэл тэр нөгөө булчингийн уналтанд орно штэ. Нөгөө бүрслэгийн дүү шүрслэл болж штэ өгшөө. Шүрслээ. Одоо шүү дээ. Би одоо тиймс бодож байна. Тийм байна шүү дээ. Сонирхолтой. Тийм. Тэгээ шүү дээ. Одоо маань ингээд шоуд басаад би Эги битэр хамтаа бэлтгэл хийх юм зүгээр юм бодолтой байгаа заяа. Тэнгүүд би Эги татлаа маань ингээд ийм том болчинтай болмоор байна. Ийм жоохон репет болохыг хүсэж байна. Гэвэл ямар дасгал хийх вэ?
Хоол унд амар чухал. Хоол чухал шүү дээ. Ер нь л юу яаж болно зөө? CrossFit байна уу, aerobic fitness байна уу те бидний фитнес ч одоо aerobic fitness гэдэг байхгүй. Тэнгүүд чинь чи юугаар ч хичээлдэг вэ? 100 баа ч юм уу те юугаар ч хичээлдэг юу ч байж болно зөө. Тулааны урлагч юм. Юугаар ч хичээлдэг вэ? Хамгийн гол нь хоолт байхгүй. Чиний хийж байгаа бэлтгэл чинь идж байгаа хоолоор чи үр дүнтэй болно. Тэгэхгүй амар бэлтгэл хийж ийснэ. Хоол гэдэг тэнгүүд хог. Ой. Тэгэл ямар ч хэрэггүй байхгүй. Чи яг урагшаа нэг алгаснаа хаашаага хоёр алга. Ой. Нэг үнэгүй хар ажил хийгээд байгаа ч гэдэг юм уу те. Гэтэ ямар ч юм хоол идэхгүй ирнэ ингээд нэг юм одоо бөхчүүч чиг бакардаг гэх юм уу те. Чи сон. Ой. 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 Сая тэгсэн те. Тэ. Тэгээ ер нь амархан байсан бол те хүмүүс ингэдэг байхгүй. Хөөе багшаа би энэгээр л турна. Энэгээр турохгүй шүү. Энийг ингээд нэг хитрхи том болгож болохгүй шүү дээ багшаа намайг гэдэг. Ой. Би бүр карманда салавчаа гаргачаал. За чиглээ юуцсан мөнгө шилжүүлчих. Тэ. Тэгэл тэнгуүтэн чи одоо нэг хид өргөж нэг хид сууж босоод нэг том мак болоод эсвэл нэг амар турж мурдаг бол гудмаар дүүр гоё бит хүмүүс яа. Нэг амархан юм шиг юм ярьж. Ой. Тэ. Тэгээ ингэж нэг гараа тэгээ яг тийм юм ярьж амрууга алдуулдаг байхгүй. Шинээр л хэлэх. Тэгснэ зоолтой асуудаг бас нэг юм байдаг. Багшаа би хаяа тэгээд ууж мохор бол юу зүгээр хүмүүс цагаан ярих юм их зүгээр их юм. Ой. За хамгийн амар нь болохоор шүү дээ. Энийг ерөөсөө эргэжтэйчүүд ерөөсөө надаас асуудаггүй байхгүй. Яг анханасаа нөгөө нэг ингэж би ингэх ёстой, тэгэх ёстой, тэгжээж эн чинь юм болно ингэ ярьчихгоо. За ой ийм мөрөд амруу алгад. Ой чи асуудаггүй. Бараг асуудаггүй заа. Зарим л нэг асуу. Тэнгүүч эмгтээчүүд амар чухал юм яриад ингээл яг болчин томрох мотивац нь ингэдэг гэл тэнгүүт. Ааха за ер нь ойлгочлаа гашаа. Юу би харин нэг амар юм чухал юм асуух гэдэг. Хэлэхгүй тэгэхээр яасан өмнө бэртэлтэй юм уу харшилтай юм уу яасан юм бас хүүхд гараад удаг юм уу яасан юм бас гэдэг. Үгүй хаяа бол юу бол зүгээр үү. Ой. Би гол ярианда ороочгүй амар чухал юм ярьж байгаа. Ой. Гэтэ ер нь яг яад юм нэр тэр. Амар дэглэн байсан юм шүү. Тоглоомч яг яад. Алкогол хэлэхээр бол булчинд нөлөөлөх үү? Яг цуснд алкогол ороод ирэхээр чинь бид рүү хэлсэн шүү нөгөө нэг тестостерон ялгарч байгаа учраас бид нар байх болж байгаа гэдэг шүү дээ. Тэнийг чинь алкогол хэмжээгээр нь баг талтан би байгаагүй. Тэр гурван ярианд оролцоогүй. Ярианд нь оролцож чадахгүй байсан. Тийм болохоор шалан дээр сууж оролцсон. Бид рүү хэлсэн шүү нөгөө нэг тестостерон ялгарч байгаа учраас бид нар байх болж байгаа гэдэг шүү дээ. Тэнгүү чинь алкогол хэмжээгээр ингээ ороод ирчихэнгүү чинь нөгөө нэг одоо би бас энийг нэг тэр тоог нь мартчихжээ. 8 гэдэг лээ. Одоо ингээ тестостероны тоо 8 бүхэл 8.0 байгаа шүү дээ. За. Тэнгүү тэр нь 4 хүртэл багасдаг гэсэн. Арх уу? Тий. Тэгэхээр чи уусны маргааш төмөр өргөөд чамд ямар ч ашиггүй л гэсэн үг байхгүй. Хэд хоног алдах уу? Ер нь арх уугаал 7 хоногийнхаа бэлтгэлийг алдчихлаа гэх хүмүүс ярьдэн шүү дээ. Тэр үнэн үү? Яг тодорхой төвшин дээр ингээ очиод гайгүй бас болж шүү дээ. Жирийн иргэн төвшнээс арай гайгүй. Хэмтхэн хийж харсан аа нэг фитнес. Тэгээд хүн хийж харсан аа нэг фитнест явдсан байна да гिचхээр тийм болцсон байгаа тохиолдолд бол ууж муулаа гэхэд бол тэгэл нэг буцаа сэргэхэд бол гайгүй шүү дээ. Угаасаа чи байхгүй юмыг байлгах гэдэг биш. Угаасаа байж байгаа юмыг л жоохон сэргээх л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ер нь л ууж муугаад бол хэрэггүй дээ. Тэрэнд орол идсэн дээ шүү дээ. Ой. Аха. Бас тийм ээ тий. Яг баян ингээд хоол барьж ирсэнд орвол тэр чинь бас нөгөө бодис солилцоо ч юм метаболизм ч юм баян цэвэр хоол ингээд идээд гарч чинь баг зэрэг жоохон удааширдаг байхгүй бодис солилцоо. Тэнгүү тэрэн дээрээс чинь нөгөө нэг читлэн шүү дээ чит дэй гэлдэг шүү дээ. Одоо бургер ч юм уу пицца ч юм уу тий кайна карб өндөртэй тийм хэрэглэхээр шууд бодис солилцоос сэрэгдэг байхгүй. Гэхдээ болж игэл гэхдээ тэрийг бэлтгэлийн өмнө ч юм уу тий эсвэл өглөө эрт ч юм уу тий тэгэж шийдлэх зүгээр. Тэр чинь тэгээд бас нэг ингээд өдрийн турш ингээд шатагдаа тий одоо тэгээд чинь өдрийн цаг, оройны цаг, шөнийн цаг гэдэг чинь тэр чинь өдрийн бэлтгэлийн ч юм уу тэгэл шатчих шүү дээ. Эги бол амар сайн багш гэж би бол хувьдаа боддог. Тэгээд би нөө нэг
өмнө би фитнест ганц 2 газар яваад ингээ багш нар хүн зөвлөгөө өгдөг. Гэхдээ би бол ээгийн амнаас өмнө одоо ингээ фитнесийн багш гээл явж исэн хүмүүсээс бол унж байгаагүй маш ихтэй зөвлөгөө унж байгааг би өөрөө анзаардаг учраас би бол яг тэр тал дээр бол ээгийн амар сайн. Би нааш эргэтний хүртэл ээгэд сайн хэлсэн. Бид нэр ингээд энэ тухай ярилцах юм аа гэх тэгэнгүүт ээгийн өөрийгөө болоо би мууштай гэж хэлэхэд би шууд хэлсэхгүй чи сайн чиний чамаас айгүй хэрэгтэй зөвлөгөөнүүд гардаг штэ. Тийм учраас би бол тийм болоод чамаа дуудаж ингээ би өөртөө хүртэл бас ирэхээс нэмэлжсэн. За монголчууд биш ер нь Азиудын биеийн хөгжил яагаад одоо тэр Европуудынхаас тийм Тэгтээ солонгостэй залуучууд үстэй амар бий. Гэтэл тэд нар чинь Европуудаас их бэлтгэл хийж байгаа. Тийм үү? Тэр бол баг ойлгомжтой. Бидрээс их бэлтгэл хийж байгаа шүү дээ. Бид нар бол би бол шүү дээ энд бол амар тийм юу байдаг. Итгэлтэй байдаг. Шууд хилдэг. Одоо чи ингээл гадаад найз зөндөө байдаг хөхгүй. Тий. Бид нар монголчууд бид нар ч та нарыг бол хамаагүй гифттэй тий өгөгдөлтэй тий цаанаасаа одоо чинь ингээл одоо нэ уцаан ч юм уу тий шууд юу болсон ч болж байгаа байхгүй шууд улсын авраг болоод ч юм уу тий одоо загвар өмсөж чадахгүй ш наах юм чи тэнгүүт улсын авраг мавраг шууд болж байгаа байхгүй ямар ч монгол хүн заяа одоо нэ уцаан ч юм уу тий шууд улсын авраг болоод ч юм уу тий улсын авраг мавраг шууд болж байгаа байхгүй. Бэлтгэл хийгээл ингэх юм бол манай монголчуудын нэг булчингийн биш биеийн пропорц амар гоё сайн бил. Зүгээр нэг тэнийг дараа жил улсын аврагаар зэгзээсэн зогсож байгаа юм шиг. Тэгэхээр ерөөсөө нэг хамгийн гол нэг пропорц нь айгүй чухал байдаг байхгүй ерөөсөө. Өгдөл. Тэгэхгүй үнэхээр пропорцнуудаа бол яг ингээл зогсоогоо ингээл харахад яг амтшгүй. Яг үнэхээр хөдөлмөрлсөн л байгаа юм л та. Үнэхээр бас яг ингээл бас зорсон байгаа байхгүй. Тэгээд нэг юм хөл цээжний хоорондох мөрний өрнөхийн бууглагын урт ингээл пропорц болчингийн дүүргэлт ч юм уу те. Өнцөгний дүүргэлт мөрөлтөл ингээл харанг очив. Альчгүй зарим гологдох. Тийм тийм сүүл рүү яг нэг бүгд яг адилхан хэрэглээд бүгд яг адилхан хөдөлмөрлөөд бүгд яг адилхан хөлсөө гаргаад яг л ингээл тулгаар орж ирж байгаа. Азиудынхаас баг Япон солонгосчууд энэс илүү сайн хөгжих боломжтой юм. Тийм шүү дээ. Тэд нар энэ суг гөлөгнөө саяхан л тэр доор байсан. Ингээд гайгүй болох байхгүй. Тэрнээс ч тэд нар бол үнэхээр хятад метод бол манай бодибилдингийн одоо хөгжлөө шүү дээ. Манайхаас бараг 15 жил бараг доор байсан. Тэгсэн чинь одоо ингээд засгийн газрын бүр ингээд бодибилдингийн бүр амар дэмжиж шүү дээ. Жилд хичнээн тэмцээн болж байна. Тэгээ дандаа шагналын сан өндөр. Тэгмээ дандаа нөгөө гадныхын ирээл цөм гэсэн байхгүй. Одоо тэгсэн чи гараа зүг нүдэн дээр сүүлийн 3 жил амиа болж байгаа. Яг солонгос бол гайгүй байсан зэрэг. Усаас амар дэмжлэг үзүүлж байгаа. Ягаад тийч нэхэд тэгэхээр тэд чинь нэг явах тосом улам бүр нэг юм шойлогоо жижигрээл нэг юм хүүхд гарч ирэхээр бүр нэг юм шаах уудс нэг бүлцсэн. Тэгмээ чи одоо чинь ийм байгаа байхгүй. Ягаад тэгэхээр жирийн иргэн багтаа хийсэн хүүхд тамирчин болчиход хийсэн хүүхд хоёрын шал өөр байгаа байхгүй. Мангар жоохон бацаа юм байж ш ингээ мөр гарна тасаж маш гэсэн. Инээс нь чи хөвлийн мэвлэг гарч маа нэрийн л маа бодиг ахын. Чи бүр ингээ чи нүдэн дээр сайжирсан тийм шавч юм байна. Амар болчихсон. Байна. Урамтай гэх тийм арга. Гоё юм чи. Тийм бах тий. Яг тэр нөгөө нэг ийм бичлэг байдаг ш нь нэг ийм ингэж орж ирсэн шууд Макдоналдс ичсэн ч бүр шууд жинкнээс Маас нүүдэн бүр ингээд бүр жинкнээсээ хоо ингээд тэр бүр ингээд яг жинкнээсээ тэг ямар жүжиг биш баар нь таарснаа зүхтаа энэ бол тэр яг Монголд дах тэр гараа зүгээр ингээ хаална гэх. Тэр гурван яриа амир нийлээд захгүй. Миний одоо жишээ нь тэр гуравт өнөөдөр vibe нийлээгүй гэх юм уу тийм яа ч юм зүгээр болоогүй. Тийм яриа өрнөж чадаагүй. Хөл хийхгүй битүү ингээд гар цээж хийдэг залуучууд шүү дээ тий. Бүр баг нурууч хийдэггүй. Нэг л том мөр амар том цээж гэсэн юм. Ийм нарийн хөлтэй. Учирлаа хэлээд байгаа чи. Үгүй. За байж. За учирл. Тийм.
За тэгээд ерөөсөө л түрүүний асуултанд одоо ингээд хүмүүс яг ингээд хэлгээд байна шүү дээ. Ерөөсөө л хамгийн гол анхаарах хэрэгтэй юм чинь бодисын солилцоо ирүүл маш хурдан ажилтдаг байх хэвээр. Нэгт хоёрт цус айгүй тийм шингэн тийм байх хэвээр. Тэгжээж тэр чинь нөгөө эзэн хаалч айгүй хурдан задарчдаг. Одоо яг тэр тухайн өдөр хийсэн болчин руу чинь түгээгдэх нь байна. Тэ? Тэгээд дээрсэн цус шингэн байж иж бас ингээд ажиллах чадвар бас илүү сайн байх нь тий. Одоо чинь за нас залуу цус шингэн гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь цус шингэн гэдэг чинь суг гэж байгаа юм шиг байхгүй. Илүү чи сайн мотортой байна л гэж хэлж байгаа л санаа байхгүй. Ерөнхий ивент тэтгэгч Итгэл түгээн Богд банк. Хамтран ажиллагч Spark Улаанбаатар. Хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгч Golden Plum. Хамтран ажиллагч Amaze Design. За одоо хэдүүлээ энэ тоглоно. Тэгээ дөрөв нь болохоор ийм. Яах вэ гэхээр зэрэг. Одоо чи өөрийнхөө тухай 3 баримтыг хийлнэ. 2 үнэн нэг худлаа тий. Тий. Тэрний 2 нь үнэн, нэг нь худлаа авах хэрэгтэй. Биш. Гүг. Юу юм бэ л да. Ер нь бол энэ та 3-т зориулсан тоглоом юм байна. За. Яг гэвэл шийтгэл нь вакс хэлэх байхгүй юу? Тэгээд нөө нэг шооныхоо өмнө бүтэн бие ваксанд орсон. Тэгэхээр наа чи үсийг авахгүй даа болно биш. Гол нь хуулж өвдгөхтэй уянга нөгөө болохоор зүгээр юм шиг хамаагүй юм шүү. Тийм байж тээ. Үсгүй л өвдөхгүй шүү дээ. Яг унаа. За ер нь ойлгож. Би арайлтыг бүгд шодъё. Юу гэсэн үг юм? Боллоо. За эргүүлж хэл дээ тэгвэл. Ийш харцуулаа. За би энд чих юм уу те. Юм биш те. Чийлэн шүү дээ. Шудраг оёо бүгд. За ийшээ явчлаа шүү дээ. Оо за би хэлчихье. За би хэлье. За би 18-д секс хийжсэн. Хамгийн анхудаа. За. Дөрөвдүгээр ангид байхдаа яг анхудаа зодтолж үтсэн амьдралдаа. За. 10-р ангид байхдаа өөс суулын хүүхдэд пойлдуулж үтсэн. Анхудаа пойлдуулжсэн. Энэ гурын нэг худлаа. Нэг нь худлаа. Бүгдээ нэг нэгээр хэлэх юм уу? За худлааг нь олоо. Гол нь та хэлээ сүлд нь яаж та нэгд ч нэг хариулт өгнө шүү дээ гол нь. За гурлаа ярилцчаад. Тус-тустай хэлж болох юм байна. За окей. За 4-р ангидаа зодтолж болно. Наач бүгдээрээ л болох юм уу? Зүгээр азаа үсэх юм байна. Яаж болно? 18-аас өмнө үтсэн байх гэж бодчих би бол. Худлаан дээр байх гэж бодчих. За шийдэж бодож байна тий. За окей. 18 настайдаа бүгдээ үтсэн худлаа юм байна тийм үү? Би тэгж бодчих. Хамгийн анхны секс. Онгон. Ой. Сэдисига янзтай хаалаа шүү. За 10-р ангидаа пойлдуул. За 4-р ангидаа зодтолж үтсэн гэдэг чи бодлаа. За. Минийх ихнийх нь л юм байна та. 18-д XX хийжсэн гэдэг нөө. За окей. Одоо хай үнэ шүү дээ. За худлаагийн хэлнэстэй. Эндээс. Тийм. 4-р ангидаа зодтоо хийжсэн бодлаа. Тэгвэл одоо эги битээр ирүүлнэ гэсэн үг шүү дээ. Нэг оноо алдсан гэсэн. За окей. За дайхан. За окей. Ойлгомжтой байна. Яамаас за окей. Одоо чи. Та. За би хэлэх үү? За тэг би ер нь жоох өөрийгөө бодоо те. За би 20 наснд ахынтай авчихсан. Вау. За. Өнөртөө бас тоглох дуртай. За. Тэгээд нэг удаа улсын авар болж байсан. Яа наач. Чи бүр дэлхийн аварт орж ирсэн шүү дээ. 20 наснд хүнтэй удахгүй байхаар л би бүр дандаа энийг нилээд байдаг наацтай. Яагаад юм? Ой. Үнэрлэж үтсээ өнөртөө бас өрч чинь гэж шалгаж байхгүй. Ой. Өнөртөө цулуулдаг өнөртөө төвцөл байгаа. Яах юм бэ? Ой. За миний хөө штэ. Өнөртөө бас цулуулдаг жоох бодлоо юм болоо тал гэж бодчих та. Би бол улсын авар болж исэн гэдэг бодлоо гэж бодчих. Аль нь худлаасан? Би улсын авар хийж болж байгаагүй. Хотын авар. Ой. Тоглоом нөгөө нэг тий. Тэгээд таалагдсан бас 6-аатай байсан. Өмнөх тоглоомоос хамаагүй дээрээс нэг юм жоохон юм conversationтэй жоохон юм харилцаа яриатай юм байсан. Тэгээд би амьдралдаа 92 кг болж үдсэн. За окей. Би одоо 80 хэлтэй. За. За би амьдралдаа хөлөө хугалж үдсэн. Би амьдралдаа гараа авгалж үдсэн. За аль нь зөв? Аль нь худлаа байна шүү дээ тий. Аль нь худлаа. Хоёр дахь нь худлаа. Хөлөө уулж исэн. Гараа уулж исэн. Нөгөөд нэг нь 92 кг үрж байсан.
Наач. Ой. За. Нэгтгэхийн согч. 92 кг. 92 кг. Гаа уцаагч би харж ирсэн. Тийм. Тэгвэл би ч гэсэн энэ үчиг. Би бол хөлөө оголж ирсэн мэдээд байна. За би бол амьдралдаа за чи тэгээд нэгтгэн 92. За би бол амьдралдаа 92 кг үржижсэн. Чи тэгээ айл нь худлаа юм. За гараа авал хугалж байгаагүй. Ой. Чи дээр мэдсэн явжсэн. Би санаад тийш дээ гол нь. Үгүй штэ. Чандуур чи. Амтай ханд тусч. Эцээс гараа авалж байгаагүй те. Харин тийм гараа авалж. Хөлөө оголж ирсэн гэд нэг өмнө дээр яриадсан байхгүй. Хөлөөр ингээд таг гэсэн гэсэн. За. Энэ эдний 30% магадaltaй мэдж явах тийм 50% тай л мэдчихсэн нэг учиргүй амар тийм сайн мэдчихсэн юм байхгүй. Гэтэл арай нэг таньдаг хүн байсан учраас нэг таах магадлал нэг мэдээс нэг жоохон л өндөр өстэй. Энэ миний хөдөлтөж авсан миний гадаа барьж байгаа анхны iPhone. За. За миний гарын тойрог 47.5. Тойрог уу? Тэр булчингийн юм гэсэн үү те? 47. За. Надад нийт 3 ширхэг алтан медаль байгаа. На iPhone ч л жагуудлаа ачлаа дөө нэр гэсээ би. Би бол легтэй бүр яг тэгж амар сайн танилуд биш болохоор ерөөсөө мэдгүй л та. Тэгэхээр таахаас тэгэхээр медалийн хүндэтгэж, булчингийн хэмжээг нь хүндэтгэж, тэгэхээр утсан л гэж таая да. За чи утас гэжтэй маань тэгэл адилхан утсан. Чи хэлэхгүй те. Би мэднэ. Өчтөр хоёлаа ярилцсан. Тэгээд дайлнасаа. Энэ бол миний барьж байгаа анхны iPhone. Би Samsung төр. Хоёлаа зэрэг аль нь утлаасан? Медаль нь. 3 алтан медаль нь утлаа. Хоёлаа алдсан юм шүү дээ. Тэгээ ер нь санжаа битээр нөгөө хэр дотно вэ гэдгийг тэндээс жоохон мэдгэцсэн нөгөө найзууд учраас би нэ жоохон мэддэг байгаад тэгээд эгийг хай хоёртаа алхахлаар жоохон мэдгүй юм. Эгийг бол бүр тэр чигт мэдгүй. Тэр чинь би гайгүй үлдсэн байна. Өөр тэр чинь сайн төлөвөнд хийсэн болохоос биш. Фитнес биш. Оо yes. Гүлэхгүй дээ. За. Эгийг бол дөрмөө ойлгоц штэ. Манай өнгөрүүлэн дээ надад. Тийм. Миний хөшөөнийг гэлтэргээл. Үгүй. За энэ даалгаврууд дээр ямар өчтэй явах вэ? Наа чи шийтгэлүүд байгаа. Энэ дээр ингээл тааруул ерөөсөө шийтгэх. Ингээл энэ завсрал л үлдээ. Хэрвээ чи эдгээр дээр таарчих юм бол би туурав чам вакс юм. Тэрийг бас цаашаа унгаавал вакс юм. За. Чи эндээс явах уу? За. За. Цаараас ч явах тийм. Зогсооч. Зогс. За яа. Хүй. Ёо. Тэ санжаа дэрч үү? Юу яхаараа би гэдэг хамгийн нэг шалдаагүй юм. Зочноо үнтэй ийм амар. Чи одоо ингэж явуулнаа. За тэнгуүтлээ би боолж чи өөрөө тэгэж үү. Би бүр нэг ч алдаагүй хүн байж. Би сая эрэгээ дээр хүртэл алдахгүй байх юм шүү. Тарчаа даа. Кай бол өсгүй юм. Надаас ч байхгүй юм шүү. За би одоо нэг юм танарт харуулъя зэ. Надад хөлн дээр үс байгаа. Тэгээд би тэр үед хөлн дээрээ үс байгаа гэдгийг хэлэх юм бол буруутгацсахгүй. Тэгээ би энэ хөлн дээрээ бол нэг юм бас кайг бодвол нэг бараг 2-3 дахин их үстэй. Тэ. Тэгээ энэ бол ер нь бас байгаа шүү дээ, тэ. Ийм үстэй байхгүй. Тэгээд би яг энэ үсээ нэгдүгээрт авахыг хүсээгүй. Хоёрт кай авсан нь илүү дээр байсан. Яагаад гэвэл энийг ингээд авчих юм бол минь ямар муухай харагдах. Кайх бараг мэддэггүй үсээг авчих ямар байх вэ гэж бодох юм бол гол сайхны талаасаа ч бодсон тэр кай авахсан дээрээс. Тэгээд би тэр үед би снэп чивч юм бас. За л вакс. За. За. Үу чи ямар амар. Үсгүй юм бэ те. За би үзүүлэхгүй. Үзүүлчих болгоогүй. Би тэгтээ хэдэж чи ингэж. Оо е. Ой. Яг авах юм. Бэж та харин тийм айгу. Зүүнтэй байна шүү дээ. Чи гаргаад ирдээ байхгүй. Үс байгаа. Би ямар ч үзүүлэхгүй. Байгаа л надаа. Тийм. Натаа л авлаа. За. Ер нь санжаа энэ авирыг жоох илүү. Гэхдээ ингэж хэлэх юм бол Пекин. Ой. Яа. Чи шууд зургуулах шүү байж маяг жоо тайвшруулж Аадж байгаа тийм шүү дээ. Наа чи амар ингэж хөхөд амар ингэ айгүй наа ямар нэг хүн бэ те. Тэг амар яаж мундаглаа. Нөгөө талаас нь яг чам. Одоо ингэж яах юм. Юу? Уцаар ах чам. Ад жаргалтай мөчийг сторид хэрэгтэй. Яа, бэж
Чи хүү айлгаа чиний амар мэдгүй санагдах. Бэж ёо. Яа. А би тэндээс стори доо гэж. За. Чи хам. Гэтэ одоо хийж болохгүй шүү дээ чи. За. За. Чи энэ царийг бичих хэрэгтэй. Шигнээ тэгээ. 1 2 3. Ёо. Бэдэс. Бэ 2 3. Яй, гайгүй мэн. Гайгүй мэн. Яй. Бэж. Тэгтээгүй сайн энэ юучгүй болчих шүү дээ. Бүшин доо ямар сэлчгүй юм бэ наа чи. Өө бид хоёроос бүр амар ус гарах байхаа тий. Хүү яач ч юу? Хүн яа. Чи нэг гэсэн инглин ингээд авчих юм уу? Бид гурав нэг аваад хичээл та. Тэгээ чи өвдөхгүй байл гэсэн юм чи. Хин амар лагл авлаа штэ. Ерөнхий ивент тэтгэгч Итгэл түгээн Богд банк. Хамтран ажиллагч Spark Улаанбаатар. Хамтран ажиллагч үндэсний үйлдвэрлэгч Golden Plum. Хамтран ажиллагч Amaze Design. Golden Plum. Өнөөдрийн хамгийн дэмий зөв Санжаагийн явахгүй prank л байлаа да. Муугаа би л хийж үзсэн дээ бас. Сайн үзээ. Өнөөдөр татах. За. Бана. А? Инде. Санжаа. За. Санжаа ингимээр би тааид нөгөө тоглож байгаа мэдээлэлд чи авчлаа. За. Wax таамж тийм үү шийдсэн. Тийм. За нэмээд юу яачих нөгөө чиний намаас ангийн шийдэл байгаа шүү дээ нөгөө утасаас нь холбогд өгч байгаа гэдгийг. За. Чи жирийг хиймээр кай дээр. За. Тэгээд уран заяа та хоёр эсвэл чи ингэж энэ дугаар дээр юм уу? Энэ дугаар дээр юм уу? Үгүй энэ төмрөг чи яг ингмээргүй байна. Зүгээр бид нар өөрсдөө яв. Та тийм өмнөх дээр нь бас ингэдсэн дээ. Юу шиг юм бэ? Чи өөрсдөө гэдэг чинь чи ямар нэгэн тохиолдол байж ирсэн юм байна гэж санджаач. Ямар нэгэн тохиолдол яаж наач хүмүүст үдчихэж байгаа хүмүүст эмгэгтэй харагдсан байгаа гэдэг. Үгүй наад чинь гэхдээ яг үндэ биш байна аа. Бүх юм чи яваад байгаа шүү дээ. Юу яриад байгаа? Үгүй харин тэгнэр байна. Үгүй тий юу гэсэн юм бэ? Энд чинь гэхдээ шоу үстэй юу гэсэн. Үгүй энэ чи реалити хичээд энэ чинь түрүүнээс хойш ингээд надад ерөөс таалагдахгүй байгаа байхгүй энэ чинь. Наач төвчтэй. Биш зүгээр болох юм уу? Лээ тийм. Юу ярьсан байхгүй чи хин чамаа гойгаад байгаа чи. Хин чамаа гойгаад байгаа байхгүй юу? Яг ятраад бистэ имэргүй байна. Халуусан дүрж байгаа тэгээ гидсэн дээр наа. Тийм гайгүй шүү дээ. Тийм чөөчс өөс жоос тайван байл сүртэй тэгэл. Ачил шүү дээ. Гэхдээ лайтал байгаа шүү дээ. Ой, өдрөөс хойш ингэж. Тэг өөрөө байхгүй л байгаа ч дээ. За зайлаа би ирсэн явлаа. Ой. Энэ чи юу хөө? Гүний юм тийм шиг дуусчихлаа шүү дээ. Яа. Таны битээ чадахгүй да. Яа, би чадахгүй лаа. Мен чадахгүй. Мен гоостаа. Яа, стомик дификэшн юм яа. Манай Санжаа санаачилсан. Тэгээ би тэмцсэн. Тэрэндээ нөгөө нэг яг Санжааг жоо хоорлох үед нь би бас нэмж хэрүүлэх хэрэгтэйсэн. Тэгээд яг Санжаа руу харах болгонд л яг билбэсч гээд инээд түрээдс. Тэгээд хамхандаа л чатгаараа жүжиглэх гэж хичээсэн. Тэгээд чадаагүй. Тэгээд уучлаарай Санжаа. Тэгээд манай итгэлийг чи алдчихлаа. Өвн хоёлаа алъя гэжсэн. Зөөгөө сайн нэг анхтай заяа бид идэг хоёрыг жоохон пранк хийж яхад. Шарандаа яг эргүүлж амар хоорондоо хэрэлдэн баг байцлц зодтолж модтолж ингэн мэгэн гэсэн. Тэгээд яг цагаад болсон чи чадахгүй байна. Ял пранк гэдэг юм биш байна гэж бодлоо. Намайг гоцээр чи уурлаарай
Оо ямар тэнийг чамд тийчсэн юм уу? А чи мэдсэн юм уу? Өө чамд хэлсэн. Хин барахгүй шүү заяа. Барахгүй шүү заяа. Би багаалтай байна. Чи сайн байдлаа дуулах хэрэгтэй байсан чи. Энийг өстөө чи энийг байж өстөө. Би гараад. Гэтэл кайг унглаа гэж гарч явж байгаа гэж бодсохгүй. Тэгээд тий гарчаад унгачаад зорж ирж байгаа л үгээд хаалга угаалч чи наа чи энийг ямар амар хөвгөлтэй юм бэ? Явааргүй. Харин тийм ээ. Зүгээр л чадсангүй. Зүгээр л нэг би эхэндээ жоохон санжаа юу гэдг уншигнаад л нэг юм хэцүү байна гэл тэгэл мэдгүй миний зүгээр амар инээд түрэл би шууд ингээл мэдсэн. Тэгээд яг жоохон дэмжиж өрөөж гисэн нөгөө явахгүй пранкийн жоохон итгэж байгаа юм шиг болж жоохон ганц хоёр зөвлөгөө өгсөн. Гэхдээ продюсер Санжаа хоёр уцаар ирдэг хэсэг бол айгүй гоё болсон. Тэгээд тэр пранкны хамаг одоо халуурыг бол манай Кай гүйцэтгсэн байгаа баг алаачаар өнөөдрийн пранкийн. Манай Кай миний ард очиж гэлэлтэй нэг хүмүүс инээд ярихлаар байдаг шүү дээ. Ер нь тэрнээс ч өмнө гадралцсан байсан. Тэгээд хөгжилтэй байх шүү та нар. Би нэг хэд хоногийн өмнө уйлаад энэ хоёрыг аварч чадчихсан байхгүй. Наад чи бит хоёрыг бүгд тоолдоод. Тэгээд тэгсэн чи энэ хоёр ер нь жоохон хариу авах гэж хичээд байгаа байхгүй. Тэгээд сая чадсангүй. Би багаад. Чот яад өстой гэж нэг юм. Санаасаа биш яа. За юу аа чи бэлгийн нөгөө чи. За окей. За болио. За болцоо жигнээс болцоо. За. Их надаа зохидгүй дүр вэ шүү. Ингээд эхэндээ уцаар ярьж байхад заяа болно ингээд итгээд ингээд байжсэн. Тэгээд байжгаад тэгээд дундуур нь заяа буцаа итгэж хэлсэн үг нь. Заяа кайг хаалга онгойлгож ирсэн чи за үний юм шиг байна гэж тэгжсэн. Тэгэл ер нь яг цаашаага кай битээр дахиж хэрэлдэх ямар чансгүй одоо би зүгээр утга учиргүй гарах гэснээр надад амар тэнэг санагдаад тэгээд за одоо энийг ингээд дуусгая гэж дуусгасан. Үнэхээр тэр бол фейл байж чадлаа. За окей. За манай Дими шоуны маань ерхий ивент гэж богд банк тэгээд банк тэгээд тэнд зочиндөө өнөөдөр үлдсэн танд баярлалаа гэж. Плеткнээс гараад төлж үзээ хөө ёо. Банк юм чинь тэгэл мөнгө л өгж байгаа л үү тий? Ер нь бол карт байгаа шүү. Тийм. Дотор нэгтээ манд мөнгө байгаа үгүй сайн хэлж мэдгүй. Тэгээ гол нь баяг учлалт хоёрын үнэгүй шүү. Ой. Тэр аль нэвтрүүлгийнх нь үлээ доор нь коммент хийсэн байгаа байхгүй. Энэ ээгийн залуу ер нь юу хийд юм бэ гэж наа чи зүгээр нэвтрүүлэгт орж амьдрд юм биш үү гэж. Ой. Би ч гэсэн үнэ шүү. Тэгээд Кагийн хүлэнд хийсэн энэ вакс юу шүү? Итали вакс гэсэн шүү. Арьсан ямар нэг нөгөө гаж нөлөө байхгүй. Хартаа юм гялтчих юм гялтхан ч юм гэдэг гэж. Тэгээд айгүй зөөлөн вакс гэсэн шүү. Тэгээд хүмүүс бас үзчихвэл сонирхоод үзээрэй. Яарсан үедээ. За ийм байлаа. Тийм айгүй зүгээр юм байна. Айгүй ачаад ийм хүмүүстэй л ингээ 8 хоног амьдарч байна шүү дээ. Айгүй айтайхан. Гоё юм шүү. Яна тийш харин санжаа манжатал ийм нэг байхад хэцүү зэхүүл байна да. За саний фейллээс. Би над вакс чинь авахгүй гэж болох уу? Чам өгөхгүй шүү дээ. Оо. Тийм. Чам өгөхгүй шүү дээ. Тийм. Оо яа би нэргэсэд өгөхгүйс юу? Энийг ваксаар яа. Юм чикнээс санаа зовмоор юм. Би ваксаар. Найз зөвхөн байхгүй. За тийм Гүй ээж араас нөгөөгөөс арайчтэй. Гүгүү. Энийг авахгүй гэсэн шүү дээ. За окей. За окей. Тэгээд вакс болохоор Монсими сангийн бүх салбаруудаар зарагдчихж байгаа юм байлээ шүү. Тэгээ маа энэ удаагийн Дими шоуны зочноор их гоё мэдээллийг өгсөн залуучууд гоё мэдээлэл өгсөн эгийн найздаа маш их баярлалаа. Тэгээд ажил үйлсэл өндрөөс амжилтыг хүсэн өрөөё. За тэгээд сүүлийн асуулт бид гурав бие хөгжүүлэхэд за хамгийн дими зүйл юу вэ? Алкогол юм байна да. Тэгдэг байх уу та. Тэгвэл залгуулад шаардахад хамгийн дими зүйл юу вэ? Шаардсан үед юу хэрэглээд хэрэггүй гэж. Ер нь хэрэглэгч вэ? Ер нь юу дгүй? Дими юу? Дими юу? Шаардлагыг нөгөө нэг архиар ч юм уу 100 тац зүгээр болгоно гэдэг амар буруу. Яагаад тэр илэг амар хүндэрсэн байгаа шүү дээ.
тэгээд хүн өөрөө хэцүү болсон баг. Дээрээс нэмээд алкогол орж ирнэ гэдэг. Шаардлагатай ууж тайлах тийм юм. Тэр бол амар тийм хортой арга. Хэрэггүй. За юу. За би бүр хизээч тэгдэхгүй шүү. За төглөө. За окей тэгээд тийм шоусаас үзчихсэн бүгд баярлалаа. Тэгээд дараа би тэмийг асуулт та. Асууж тээ. Санжаагийн асуулт үлдсэн шүү. За мань бүлээж идэх. За. Найзуудын хувьд юу тийм юм бэ? Атархалт юм яха. Оо. Окей, баярлалаа. За өнөөдөр TV шоутаас бүгд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараас баярлалаа. Ихний спонсор Bogd Bank, Mons. Сан Итали. Бидэнтэй энэ дугаар дээр хамтарч ажилласан Итали брендийн Wax Sanitalia байлаа. Тэгээд бүгд найз бүгд нүсээ хайртай сайн авцгаарай. Бай бай. Хүү. Биш. Эхотинсэ юу хүүгээ бодохороо ийм дуудуулж идэртэй. За худлаа миний дуулгач гэж юу аах уу? Зүгээр л текстээ уншиё. За яаж ин өнөөдөр жаахан л тэлтэй дугаар болчих шиг боллоо шүү дээ. Манай заяа бүр айлын шоутер хөөгч хэсэг ганцаараа хэсэгч гэж бүр нэлээд удаан ганцаараа суулаа шүү дээ. Заяа энд сууж исэн юм уу? Бисээ харахгүй яриа. Ой. Гэхдээ ч угаасаа найз охиндоо зодооны түүхээ ярьдаг залуучууд шиг л байсан л та манай гурав. Өнөөдөр ч тэгээд баахан л чалчлаа, бас чалчлаа. Дээрэс нэмээд чалчлаа. Манай шоу хийснээс хойш хамгийн их чалсан дугаар баг нэ дугаар хаа. Итали брендийн Sanitalia Wax-аар Каяхан хөлийн бараг л ургацгүй талбайгаас хитгэн шилхэг ус хураалаа. Санжаагийн явцгүй пранкийг бол бүр ярилтгүй. Дээрэс нь хөлийн үсэн дээр бүр мөрөнкери байлаа. Эги брота бүр юу ч яриад хэрэггүй. Ер нь хамгийн их хараалтай, өрөөлтөө ирээ зэрэг Иргэлт тоцлохгүй хамаа намаагүй хангир хальтмал дугаарыг би болголоо доо. За тэгээ үүнээс цааш текст үгүй. Энэ хүрээд 8 дахь дугаар маань дуусж гин. Түр баяртай нөхдөө. Нэрээ дими реалити юм шиг шоу маань дуусгаад 2хан дугаар дуусж гин.